Хуурамч зүүн бэлгийн тулаан. 2017 онд Оросын албаны улсын үзэгчдийн дунд зүүн бэлгийн тулаан бол шоу, шүүгч, мэрэг төлөгчид үзэгчдийг хуурам эхэлж байна гэсэн шүүмжлэл өрнөж, улмаар оролцогчид нь хөшигний ард яг юу болдог талаараа ээлж тараалан дэлгэж байв. Энэ үйл явдлыг баталж хамгийн анх 2017 онд зүүн бэлгийн тулаан шоуны анхны хөтлөгч, жүжигчин Михаил Пороченко ярьцлага өгтөө. Би зүүн бэлгийн тулаан төсөл дээр маш удаан ажилласан. Бүх зүйл худал. Энд зөвхөн бусдын халаасыг хоослох гэсэн бүхэл бүтэн лойрчид ажилдаг хэмээн хэлсэн нь уг шоуг хуулийн байгууллагын шалгахад том түлхэц болж өгчээ. Үнэхээр хуулийн ажилтнууд зүүн бэлгийн тулаан шоу нэвтрүүлгийн талаар хөтлөгч болон оролцогчдын гомдлын дагуу шалгахад бусдыг хуурам эхэлсэн, залилсан гэмт үйлдэлүүд илэрсэн тул наривчлан шалгаж эхэлжээ. Ингэхэд нэвтрүүлгийн багийнхан болон оролцогчид хойулдан тавилттай жүжиг тоглодог байсныг илчилжээ. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлэг 10 жилийн турш 17 цуврал хийгдэж тус бүр нэг ялагч тодруулсан. Шоу нэвтрүүлэгт оролцогч бүр багагүй мөнгө халаасалжээ. Тэдний нэг цагийн ажил дунджаар 15-аас 40 мянган рублээр үнэлэгддэг байсан аж. Тус шоу нэвтрүүлгийн анхны хөтлөгч асан Михаил Пороченко ярьцлага өгтөө. Эхэндээ ажиллахад их сонирхолтой байсан. Бид үнэхээр итгэлтэй байсан. Гэвч энэ нэвтрүүлэг хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болохыг мэдмэгцээ орхин явцсан. Нэг ч оролцогч шоу гэдэгт итгэхийг хүсээгүй хэмээн ярьжээ. Үүнийг батлахын тулд нийгмийн асуудлыг хүндсэн хурц сэдвээр баримтат кино хийдэг туршлагатай сэтгүүлч Борис Соболев зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн ард чухам юу нуугдж байсныг үнэхээр зүүн бэлгтэн хүн байдаг эсхийг эрен сурвалжлан нэвтрүүлгийн оролцогчд болоод хөтлөгч редакторудаас ярьцлага авч оролцогчдод даалгавар өгөн шалгасан байна. Оролцогчдод яг л зүүн бэлгийн тулаан нэвтрүүлэгт өгдөг байсантай ижил даалгавар өгөхөд хинэн ч гүйцэтгэж чадаагүй ажээ. Мөн тэдэнд нэвтрүүлгийн багийнхан альва даалгаврын мэдээллийг задруулж сэмээрхэн хэлж өгдөг, мэдээлэлээ мөнгөөр зардаг байсныг илрүүлсэн байна. Нэвтрүүлгийн ялагч анхнаасаа тодорхой болчихсон байдаг бөгөөд бүх юм төлөвлөсөн зохиолын дагуу тавилттай жүжиг мэт явагддаг байсныг уг баримтат киноноос үзэж болох аж. Монголчуудын сайн мэдих зүүн бэлгтэн Мехти нэг мэдээлэл $35 мянган үнэтэй байдаг. Харин ялагч болохын тулд $350 мянган хэмээн ярьснаас харахад энэ шоу зөвхөн мөнгө хөөсөн, хүмүүсийн итгэл үнэмшилтээр тоглосон жүжиг болох нь батлагдаж байгаа юм. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаров. Надаас хүмүүс зүүн бэлгийн тулаанд болж байгаа үйл явдал үнэн үү гэж асуухад би үнэн гэж бат итгэлтэй хариулдаг. Тэгж хариулж байж биднийг үзэх үзэгчтэй болно шүү дээ гэсэн юм. Энэхүү нэвтрүүлэгт амжилттай оролцсон Анатолий Ледонов эхний шатанд багажинд хүн байгаа машиныг олох даалгаврыг маш сайн гүйцэтгэж байсан билээ. Түүнийг дахин шалгая гэхэд тэрээр ганцаараа татгалзаагүй байна. Учир нь зүүн бэлгийн тулааны бусад оролцогчдоос энэ даалгаврыг гүйцэтгэхийг хүсэхэд ямар нэг байдлаар тусалж хэлж өгөхгүй юм бол бид тэр олон машин дотроос яаж олох юм бэ хэмээн цааргалж байжээ. Гэвч Анатолий Ледоновыг нэлээд ятгасны эцэст тэрээр сорилд орохыг зөвшөөрчээ. Харамсалтай нь тэрээр камерын өмнө далдыг хардаг мэт машины багажинд хүн байгааг хэдхэн секундэд олсон шигэ олж чадсангүй. Товчхондоо туршилтанд оролцсон Ледонов даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Гэвч тэрээр зүүн бэлгийн тулаан шоунд оролцсныхаа ачаар өнөөдөр Москвад тансаг байртай болж мөн өөрийн гэсэн мэрэг төлгийн төвтэй болжээ. Ледоновын үүсгэн байгуулсан эд шидийн төв ихчид үзүүлэхээр олон мянган хүн ирдэг бөгөөд хэдэн сарын дугаар нь дууссан байдаг тул очор дараалд орхосоор аргагүй болдог гин. Мэдээж тэрээр нэг хүнийг үзэхдээ багагүй мөнгө халаасалдаг. Түүнийг зорин ирдэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд аж. Үзүүлэхээр ирсэн хүмүүс түүнийг нэвтрүүлгээр харсан учраас итгэдэг гэж тайлбарлажээ. Зүүн бэлгийн тулаан шоу нэвтрүүлэг хуурамч шоу байсныг олон нийтэд дэлгэхтэй зэрэгцэн түүнд мөнгө алдсан нэгэн хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. 40 гаруй насны хүүхэдгүй ганц бие эмэгтэй л гэхэд 20 гаруй удаа үзүүлсэн байна. Эмэгтэйд хэдхэн минутын засал хийснийхээ төлөө хангалттай их мөнгө өгдөг байна. Эмэгтэй олон сарын туршид энэ үйлчилгээг авсан бөгөөд нийт 350 мянган рубль буюу 13 сая төгрөг зарлагджээ. Өөрөөр хэлбэл жилийн цалингаа өгөөд сүүлдээ өрөнд орсон байна. Гэвч түүний хүссэн шиг үр дүн ирээгүй аж. Тэрээр зүүн бэлэгч Ледоновт анх хандахдаа
сайн хань нэжилтэй болгож өгөөч. Бас өр хүүхдтэй болох хүсэлтэй байна гэхэд би бүгдийг чадна хэмээгээд удаа дараа засал хийсний нач. Бүтэн 2 жил болоход түүнд нөхөрч хүүхдч заяасангүй. Харин ч ихээхэн хэмжээний мөнгөөрөө хохироод үлджээ. Энэ мэтчлэн олон мянган хүн зөм бэлэгтэн үзмэрчдэд заллуулсан тохиолдол ар араасаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон байна. Нэвтрүүлгийн нэг улирлын ялагч Наталья Бантеева бусдыг архи мансууруулах бодисноос гаргаж өгнө гэх заллингийн хэрэгээр 5 удаа шүүхийн хаалга татсан гэмт хэрэгтэн аж. Гэвч тэрээр шоронгоос гарч ирснийхээ дараа зөм бэлгийн тулаан шоунд ороод олонний танил болж үзэж мэргэлж байгаа нэрээр бусдыг заллан эхлэх болжээ. Одоо тэрээр бүр Проснис буюу сэр химээх шоу хийх болжээ. Энэ шоуга аялан тоглолтоор байнга хийдэг өгөөд үүнийг үзэхээр олон мянган хүн ирдэг байна. Харин баримтат киноны багийнхан түүнийг туршихаар нууц камераар бичлэг хийж цуврал алуурчин заллингийн гэмт хэрэгтэн Исландын ерөнхийлөгч болон Че Геварагийн залуу ах үеийн зургуудыг үзүүлээд хэн болохыг асуухад бүгдийг нь буруу хэлсэн байна. Цуврал алуурчин маш сайн хүн гэсэн бол Исландын ерөнхийлөгчийг хөл бөмбөгчин эсвэл механикч хүн гэжээ. Харин Че Геварагийн зургийг хараад Оросын Мурманскт нас барсан хүн гэв. Ингээд энэ үйлчлэгийг үзүүлснийхээ төлөө Наталья Бантеевад 35,000 рубль нэгжээ. Харин үүний талаар нэвтрүүлгийн хөтлөгч Элбчин ах дүү Сафронов Наталья Бантеева гэмт хэрэгтэн хар тамхичинч бай. Ямар ч хүн байсан тэр биднийг үргэлж гайхшруулдаг байсан гэсэн юм. Бас нэг ялагч Зирадин Рзаев өөрийгөө цорын ганц зөм бэлэгтэн гих бөгөөд зөвлөгөөгөө 1,000 еврогоос багц эмчилгээгээ 5,000 еврогоос харин бизнесийн байгууллагад 10,000 еврогоор зөвлөгөө өгдөг байна. Саяхан л Азербайджааны нэгэн мужийн сургуулийн бага ангийн багш байсан тэрээр одоо Москвад хэд хэдэн байртай мөн баячуудын ороод амны орон сууцтай брендинг үнэтэй хувцас өмсдөг болжээ. Зирадин Рзаеваас баримтат киноны багийнхан зөм бэлгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийх гэж байна гэх нэрийдлэр үннийг найруулжээ. Тэрбээр би хизээч жинхэнэ зөм бэлгтэн харж байгаагүй. Надад харин тийм чадвар бий. Бусад нь зөм бэлгийн тулаанд оролцохоос өмнө зөм бэлгтэн байгаагүй. Тэд маш сайн сэтгэл зүйчид бусад нь өвчтөе хүмүүс. Харин нэвтрүүлэгт орсны дараа зөм бэлгтэн болчихсон. Тэд луурчид би үүнийг хаач ярина гэв. Түүнээс та яг өөрийн хүчээр нэвтрүүлгийн эцсийн шат хүртэл явсан уу гэхэд үгүй би үүнийг нуухгүй. Нэвтрүүлгийн багийнхан бидэнд мэдээлэл өгдөг. Гэхдээ мэдээж мэдээлэлээ мөнгөөр худалддаг. Зөм бэлгийн тулаан үргэлж ингэсээр ирсэн. Харин түүнийхээ хариуд мөнгө авдаг. Нэг мэдээлэл 25,995,000 төгрөг. 50,000 рублийн үнэтэй хэмээн тэрээр баталсан юм. Зөм бэлгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийх хэмээн ярьсан хөтлөгч Рзаев тандан. Бид нэвтрүүлгээ ингэж хиймээргүй байна гэхэд тэгвэл танаа нэвтрүүлэг сонирхолтой болохгүй. Багч болтгой мэдээллийг задруулж авах хэрэгтэй гэв. Яагаад гэвэл зөм бэлэгтэн гэж байдаггүй юм гэжээ. Зөм бэлэгтнүүд даалгавраа эхлэхээс өмнө нууц мэдээлэл авчихдаг бөгөөд даалгаврын үеэр ямар нэг зан үйл хийснээ болсон үйл явдлыг өөрийн үгээр ярихад хайртай үнэ алдсан, зовж шаналсан хүмүүс тэдний үгэнд чин сэтгэлээсээ итгэдэг байна. Аливаа хэргийн талаар даалгавар өгөхөөс өмнө зөм бэлгийн тулаан нэвтрүүлгийн багийнхан эрүүгийн хэргийн хавтаст хэргийг судалж чухам юу болсон талаар хөрш шайлууд танилуудаас нь асууж судалдаг байна. Ингээд цуглуулсан мэдээлэлээ зөм бэлэгтнүүдэд өгдөг ажээ. Идуши Кчорту баримтат киноны багийнхан зөм бэлэгтнүүдийг шалгаж туршихын тулд нэгэн санаа олжээ. Эхнэрээ боомлж алаад мөчлөөд бие эсгүүдийг нь машины багажинд хийсэн аимшигт хэргийг мэдрэгсхийг нь шалгахын тулд тэд нэвтрүүлгийн шилдэг оролцогчд болох Анатолий Ледянов, Роман Фат болон Зирадин Рзаев нарыг урьсан байна. Ингээд даалгавраа эхлүүлэхээс өмнө тэдэн рүү хэргийн талаарх мэдээг мэйлээр явуулав. Мөн тухайн мэдээнд дурддагдсан машинтай ижил загварын хэрнээ гэмт хэрэгтэй огт холбоогүй машиныг даалгаварт ашиглахаар авчирлаа. Улмаар зөм бэлэгтнүүдэд машиныг үзүүлэхэд тэд бүгд л урднаас мэдээллийг уншчихсан байсан тул Рзаев энэ надад яг л мах нядлах үйлдвэрийг санагдуулж байна. Энэ яг эмэгтэй хүний авсыг санагдуулж байна гэв. Роман Фат энэ машинаас моргийн энерги мэдрэгдэж байна. Яг л махны дэлгүүрийг санагдуулж байна гэх бол Анатолий Ледянов машин цуугаад л ёстой таагүй мэдрэмж төрж байна.
Яста муухай нэрэг мэдрэгдэж байна. Эндээс жаахан хол зогсъё гэснэ нөгөө л мөчилсөн цогцсны тухай яриагаа эхлүүлжээ. Энэ мэтчлэн зөмбөлөгтнүүд нэвтрүүлэлт жүжиглдэг байна. Үнэн нэлчлэгдээгүй маш олон мянган гэмт хэрэг бий. Мөн цагдаагийн байгууллагад итгэх итгэлэн алдарсан маш олон хүн бий. Тиймээс зөмбөлөгтнүүдийн мундаг ажиллаж байгаа нь тухайн нэвтрүүлгийн нэр хүндийг олон өсгсөөр иржээ. Мехди Ибрагим бол маш амжилттай оролцсон зөмбөлөгчтэй нэг бөгөөд монголчууд хүртэл урьж авчирч үзүүлж байсныг та санаж байгаа ах. Зөмбөлгийн тулааны ялагч анханасаа тодорхой байдаг тухай Мехди хэллээ. Нэг ч зөмбөлөгтөн байдаггүй юм. Нэг хариулт $35,000 үнэтэй. Харин ялагч болохын тулд $350,000 гэв. Нэг зөвлөгөөгөө $1,000 эхлүүлдэг болсон Мехди одоо хүссэн бүхнээ авах чадвартай чинэлэг төрөл бүрийн ном бичдэг болсон байна. Сэтгүүлч Борис Соболев энэ баримтат киногоо хийхэд 2 жил зарцуулжээ. Тэрээр би зөмбөлөгтөн огт байхгүй гэж хэлхийг хүссэнгүй. Баримтат киногоо хийх явцдаа худалж жүжигчин тавилттай жүжигээс өөр юу ч олж харсангүй хэмээн баримтат киноныхоо төгсгөлд хэлсэн юм. Ийхүү зөмбөлөгчдийн хуурамч холих байсан илэрснээр тэдэнд олон мянган рублээ төлж үзүүлдэг байсан хүмүүс эхнээсээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар зарим нэг зөмбөлөгтнүүдийг заллан луйрын хэрэгээр шалгаж эхэлсэн бөгөөд ял авах нь тун ойрхон байна.